мэдэх надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөө аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Үйл мэдэгч нэвтрэл хэлж байна. Одоо би цагтнаа танилцуулъя. Эрхэс хулан 4 настай. За, манай эрхэс удаан хаанаас ирсэн мөлөө үйл мэдхээ? Ар Ханга аймгийн сумаас. Ямар сум блэ? Миний хөөрэ илчгээр шиг манай найз чи өөрөө мундаг хэлтий. Миний хүү чи хаанаас ирсэн бэ? Хангагийн Эрдэнэ сум. Йой. За сайн уу тэгээд Архангай аймгийн Эрдэнэ сумынхан бүгдээрээ сайн байна уу? Сайн. За юу хийж ин та танаа Архангай аймгийн Эрдэнэ сумынхан маань? Ажиллаа хийж гин үү? Ажиллаа. За болж тээ. Танаа аав ээж ажиллаа хийж гин үү? Хийж байгаа. Танаа Эрдэнэ сумынхан чи бүгдээрээ ийм хөөрхөн юм уу? Тийм баха. Бүгдээрээ ийм гоё шар ийм гоё ганган зүйл зүүдгөө. Үгүй. Чи ганцаараа л зүүд юм уу? Аха. За бүгдээрээ ийм чам шиг ийм сэргэлэн үү? Аха. Бүгдээрээ ийм сайхан ааштай юу? Аха. За. Муухай та. Ямар усуд муухай ааштай налиш яриадах та? Мэдгүй. Муухай ааш гэж ямар ааш үдээ бол мэдхээ? Хүндөө муухай уурлаа шүү. Уурладаг хүн үү? Тэгээ манай тэгтээ эрхэс улам бол өстө дандаа сайхан ааштай. Тэ эрхэс улаан? Тий. За манай сайхан ааштай эрхэс улангийн аавын хэн гэдэг? Ууган баяр. Ууган баяр аав нь ямар ажил хийдэг лээ? Дарга. За ямар дарга? Юуны дарга юм? Засаг дарга. Үл мэдхээ засаг дарга гэж ямар ажил хийдэг мэдгүй чи? Үн бол сонсч байсан юм бэ. За. Яаж би яагаад гэвэл том болоо ирчээрээ мартамхаа болцсон. Сүртэй штэ нэг том болохоор мартчихтай. Одоо хүүхэд байхаараа мартдгүй юм уу? Би тэгвэл одоо бүр юу ч санахгүй юм болж таарч байна уу? Том болцсон юм чи. За тэгээд энэ манай үйл мэдэх мэддэггүй. Энэ засаг дарга гэж одоо ямар юм бэ тийм дээ одоо? Юу хийдэг? Цагтагийн дарга. Цагтаагийн дарга мөн үү? Үгүй. Юу хийдэм бэ? Ажил хийдэг дарга. За ямар ажил хийдэг? Компьютер хийдэг. Компьютерт ажилдаг. Компьютерт ажилдаг. За би тайлбарлая заа юу. Одоо ингэдэж штэ ингэ сум бэ штэ ойлгосноо үл мэдхээ. Манай Монгол улсад байгаа аймаг, сум, хот бүгдээрээ ийм аймгаа тэр хотоо сумаа хариуцдаг дарга нартай байхгүй юу? Тэр дарга нь манай эрхэс сулангийн аав юм бэ штэ. Тэгтээ танаа аав чи нарай микрофоныг толгоогоороо цогтгүй үсттэй. Манай эрхэс сулан шиг. Яаж энэ микрофон толгоогоороо цогхоор ямар вэ? Өвдөж гин үү? Өвдөггүй. Яг юу вэ? Тэгтээ зохиж болохгүй шүү заа юу. Энэгээр чи ярьдаг байхгүй цогтгүй юм заа юу. За тэгээд аавыгаа сайхан танилцууллаа. Одоо ойлоо ээжигээ танилцуулъя да. Миний үгүй ээж нь ингэдэг. Анх цэцэг. За ямар ажил хийдэг ээж нь? Монгол хэлний багш. Ямар гоё юм бэ. За яаж заах вэ Монгол хэлийг? Ингэж. За юу гэж зааж байна? А Б В Г Д Е Я тэ ингэ зааж байна цагаан толгой. Чи цагаан толгой сураагүй мүү? Цагаан толгой. Сураагүй. Жаах юм чи сураагүй юу? За тэгтээ дуу сурсан уу миний үуч? Сурсан. За тэгвэл Эрдэнэ болгон сумынхан одоо яаж дуулдгийг миний хөөнийг үзүүлээ тэгтээ. Ирвэхэ над өнөсөрөө ячиндгээ сугаарэ намайг сайчаарэ ирвэхүч харанчи ээж өөрний гайхнуу ийн чам шиг би ингэн байна ирвэхэ над өнөсөрөө ячиндгээ сугаарэ намайг сайчаарэ ирвэхүч харанчи ээж өөрний гайхнуу ийн чам шиг би ингэн байна. Чистэ өөрөө яг ирвэхэ шиг ирээн ганган гэдгээ мэдэж гин үү? Тийм мэдж байгаа гинэ. Нэрийн ирвэхэ ч одоо яагаад ингэж манай эрхэс судангаас бусад бүх ирвэхэ алга болчихвоо. Ингээд гадаа ямар болохоор ирвэхэ байхгүй болчиход байна. Өвөл болохоор. Яг үнэн гадаа өвөл болохоор ирвэхэ алга болчиход байх юм тий. Зүм болохоор гарч ирнэ. Хайчтын тэр одоо тэгээд Үүрэндээ байдаг. за ямар үүрэнд байдгээ? Жижиг үүрэнд. Яагаад өвөл байж чаддгүй юм бол? Даарна. Тэгэнгүүт 100 болонгууд бүгдээрээ сайхан гараад ирд юм байна тий. Цэцэг ургаал. Цэцэг ургаал. Цэцгэн дээр амрна. Цэцгэн дээр амарна. Яг Тэгээ нөмөрнө. юу нөмөрх юм? Цэцэг. Цэцгээ нөмөрх юм уу? Тийм гэж. Нэрээ яагаад цэцгэн дээр очиж ирвэхээ суугаад идэм бол? Гой дуртай болохоор. Яагаад? Яг гэвэл зунжиндаа суусан болохоор. Тэр чинь биш би нууцыг хэлье. Тэр цэцгэн дотор чи ирвэхийг хоолно гэдэг байхгүй юу? Тийм.
Тэгээд очиод ингээд гоё хаалаа идэл ямар гоё амттай цэцэг бай гэж. Зүгийн чи бас тэгдэж штэ. Яг очиод суучаад ингээд зүгийг мэдхүү чи ямар амтан байдгийг мэдхүү. Алтан зүгий. Алтан зүгий юу? Тий, харсан уу? Алтан зүгий хараагүй гэхдээ үлгэрээр зурагтаар үлгэр ярьж байгаа юм би сонссон. Хатан зүгийний тухай юу? Ааха. Тийштэй хатан. Тэгээд нэг хүүхдээ ээж нь зүгийн бал авахгүй явсан чи ингээд алтуур аваад ингээд төөсөн. Харин тий. Зүгийн бал гэж юу яддаг вүлээ? Зүгийнүүдийн дуртай байдаг юм. Зүгийнүүдийн дуртай идэх юм биш ээ. Хаад. Ингэдэг байхгүй зүгийн чи нөгөө цэцгэн дээр очлоо штэ. Тэгээд гэ юм идчихлээ штэ. Үгүй юм аваад явдаг. Тий, тэгээ юмаа ингээ авчлаа заяа. Тэнгүүтээ нөгөөтгөө ингээд эндээ боловсруулж байгаа пот гэ гаргангууд юу гардгөө? Зүгийн бал. Тий. Тэгээд тэрийг хүмүүс иддэг байхгүй. Тэгсээс зүгийн бал өөрөө зүгийн балаа идэхгүй штэ. Ойлгосноо? За, чи юу иддэг үү нэрэ? Ямар хоолн дуртай? Шилтэ. Яа, үсчлээ. Аргагүй штэ те. Жохо ядарч гинүү чи их нэвтрүүлэгт ороод. Гайгүй юу? Чи ямар хоолн дуртай юм тэгвэл? Шүлтэ хоолн бас дуртай юм уу? Үгүй, пицца. Тэгээд пицца яриад идэв. Гой шүлтэ хоол ид заяа. Би шүлтэ хоол. Тэгвэл манай эрхэс сулн шиг юм хөөрхөн болдог байхгүй юу? Манай нэг хөөрхөн, дүүмийн хөөрхөн. Тий, танаа игч ээж дүү бүгдээрээ хөөрхөн. Манай багш мундаг. Танаа багш яста мундаг. Танаа багшийг хэн гэдэг? Саранзаяа. Саранзая багш нь миний саяны дууг зааж өгсөн үү? За, өөр юу зааж өгсөн танаа Саранзая багш чинь? Шүлэг зааж өгсөн үү? Түү шүлгээ унших уу? За, уншаарай. Аавын сургаалаас дээжийн сургаал эрдэм. Ямар товчгөө тодорхой шүлэг вэ? Би мэднэ. Аавын сургаал, Алт. ээжийн сургаал, эрдэм биш эрдэнэ. Эрдэм. За юу гэж юм тэгэхээр гурлаа бодъё. Аав ингээ гоё сургаалын үг хэлэхээр надад бас шүлэг. харин тийм л дээ. Тэгтээ би юм асууя л да. Одоо аавын сургаал алт гэж юу вэ? Мөнгө. Асар олон мөнгө. Биш ээ. Алт гэдэг чинь вэ штэ яг нөгөө газар дор байдаг юм зүйл ахгүй да. Далай дээрмжтэй авч авдаг уу? Далай дээрмчид бас авдаг үлээ тэрийг. Тий. Яах вэ алт чи өөрөө үнэтэй болохоор далайн дээрмчин ч авна өөр мөнгөч болно чиний хилдэг бол зөвлөдөө та хоёрын хилдэг. Далайн дээрмчин авч явж байхыг чи хаана харсан? Би Google дээр үзсэн. Чи Google дээр үздэг юм аа та ер нь. Юугаар үздэг вэ? Хэнтэй хамт үздэг вэ? Анцаараа. Юу чи дүүтэйгээ үздэг юм уу? Дүү гэртээ байгаа. Тэгтээ эмгэг твцсэн. Яа дэмдэг твцсэн? Ханаа түрээд. Чаасаа. Миний үгийн дүүгийн хин гэдэг лээ. Халука. Ихэс салон. Эрхэс халуу. Тэг яаж ийн одоо би энэ гайгүй юу? Гайгүй. Чи эргэсэн үү дүүгээ? Эргэж очсон уу? Очсон. За ээжтэй нь хамт твтэж байгаа юу? Үгүй. Хинтэй хамт твтэж байгаа? Имээтэй хамт твтэж байгаа юм уу? Тэгээд яаж ин дүүгийн нэм өгөө тарай тарж гин үү? Уйлж гин үү мөдүүн? Уйлж байгаа. Иш чаавс тэгээд гайгүй олондоо удахгүй тий? Чи дүүгээ хайрлж гин үү тэгээд? Хайрлж байгаа. За болж хэдэн сарын дараа яваа болох юм бол? Юу болох юм бол? Эмчлэгдэх юм бол. Гайгүй тийм олон сар болохгүй шүү дээ тий? Иймэр сар болно. Хэдхэн л хоног? Хоног байхгүй сар. Үгүй. 7 хоног бах. За дээдлэн 7 хоног гайгүй болчин тий? Иймэр хоног. Дүүний хэдэн настай одоо? 1. Жоох юм а тий? Алхаж гин үү? Алхаж байгаа. За юм ярьж гин үү? Юм ярьж байгаа. Аава гэж байгаа. Аава гэж байгаа юу? Ямар мондөг өөр? Эмээ өөр. Өвөө. Ана гэж гин үү? За. Ээж. Бүх гол үгээ хэлчихдээ юм байна, тийм ээ? Өөр хоол идэ гэж хэлж гин үү? Иди гэж байгаа. Гэж байгаа юу? Ингэж хэлж гин үү? Анната би хартата үнсида гэж гин үү? Үгүй. Тэгэхгүй байна уу? Яасан сони энэ те? Хэл дараагүй хөөхөд. За ойлголоо. Тэгсэн ягаад ээж ааваа гэдэг? Яаж? Ээж аавч дөнгөж хэлд орж эхэлж байгаа тий? За. Зарим үгийн сурцаа одоо ингэ зарим бус үгийн сурчвал том үгэд болно. Тэгин аргагүй том хүүхэд болно чам шиг тий? За. Чи тэгээ том болоод ямар ажил хий гэж бодож байна ер нь? Тоогооч болох юм уу? Ямар хоол идэг тоогооч болох вэ?
Ямар хамаагүй. За чи захиалга өг. Ямар хоол идэг тоогооч болох уу? Цэв. Би зүүндээ хийж чадна. Чадна гинэ. Чадахгүй хоолын нэг хэлдэ. Чадахгүй болно. Стик. Чадахгүй гинэ. Чадахгүй. Чиз. Кэвси. Кэвси шүү. Кэвси гэж хоол мэдгүй чи. Мэдгүй. Кэвси хоол гэж битээр мэдэхгүй. Дүргөө. Чи нэг төргөө хоол идэх юм аа да ер нь. Удаа хоол идэх чи. Нүгэ энэ хайрцагтай. Харин тийм хайрцагтай. Хайрцагтай гэж байгаа бас гоё гамбургертэй хийж байгаа. Харин тэрийг л хэлээд байна л да. Чи бас тэр нь дуртай юу? Дургу. Яагаад дургүй лээ? Яагаад гэвэл бүдүүн болгодог. Яг үнэ хэллээ. Тэр чинь бүдүүн болгодог, эрүүл биш хоол байхгүй юу? Гэрийн хоол сайн тийм ээ? Одоо жишээлбэл эрхэс хулангийн хийдэг хоолууд л сайн гэж бодороо. За юу? Тийм үү? Гэлэн гам муугаа тэгээ яагаад гэвэл шаттуудын хийдэг хоол. Гүг бэлэн хоол чинь яг төрүүчийн хоолууд шиг үйлдвэрийн хоол учраас онц биш байхгүй юу? За юу? Тийм учраас аль болох гэртээ сайн хоол хийж идэж байгаарэ гэж хэлье хоёлаа тийм ээ. Одоо ирээдүйн тоогооч юм мундаг юм ярьж ш түүл мэдхэ чам шиг дандаа төргөө хоол гэдэг. Төргөө хоол юу гэсэн үг би төргөө хоол гэдэг чи пицца, гамбургер, юу лээ өөр чи. KFC явд юм уу? Төргөө хоол гэхээр түргэнд явд юм уу? Биш ээ түргэнд явдаг шээ. Үгүй бүдүүн алдъя. Үгүй бүдүүн болдог байхгүй юу? Түргэн гэдэг чинь вэ штэ. Бүдүүн болчихоор шаал болно. Шаал болно яг үнэ. Ер нь штэ түргэн хоол гэж ямар хоолыг хэлдэг үү гэхээр хийгээд идэггүй шууд бэлэн халаагаад идчихдэг хоолыг хэлээд байгаа байхгүй юу? Тийм хоолыг үйлдвэрт хийдэг. Тэгэхээр миний үгийн хайртай ээж нь яг өөрөө хайраа ингээд гаргаж ягаад хийсэн хоолыг л идэх ёстой. Ойлгосноо? Ойлгосон. За ингээ манай найз штэ тэ үлгэр ярьж чаддаг гэсэн байхгүй юу? Хоёул нэг үлгэр яриулчих уу? За миний хүү үлгэр яриарай. Эртээ үрдийн цагт үгэн манжин тарчээ. Тэгээд хамаастаа манжин ургаж үгэн манжингаа сугалахж удаа татаа дийсэнгүү. Тэгээд үгэн имгнээ туучгэн имгээ нэшэ ямар та манжин бэ гэжнэ. Имгэн хүрээд ирсгэнэ. Тэгээд татаа дийсэнгүү имгэн ачхнаад удаа ачхоо нэшэ ямар та манжин бэ гэжээ. Тэгээд ачхан хүрээд ирсгэнэ. Тэгээд татаа дийсэнгүү ачхоо нохоод нохой нэшэ ямар та манжин бэ гэжнэ. Нохой хүрээд ирнэ. Тэгээд татаа дийсэнгүү нохой мураад муура нэшэ ямар та манжин бэ. Тэгээд нохой хүрээд ирнэ. Тэгээд татаа дийсэнгүү нохой мураад муура нэшэ ямар та манжин бэ гэжнэ. Мууранд хүрээд ирсгэнэ. Тэгээд татаа дийсэнгүү тэгээд мууранд хулганаад хулгаа нэшэ ямар та манжин бэ. Тэгээд болгон татаа манжингаа суудатаад гаргаад ирсгэнэ. Ингээд энэ ангаар амттай саан шүрсэд амар саандаа жаргасан гэдэг. Йоо, гоё ярьд юм бэ үлгэрийг те. Би таараас энэ үлгэрээс нэг юм асууя да. Тэгэхээр ч одоо юу гэсэн үг вэ? Хулган хамгийн хүчтэй гэсэн үг үү? Үгүй. Хүчгүй. Яагаад тэгээд хулган ирээд л бүгдээрээ дийлчихв? Яагаад гэвэл алуулаа учраас. Гүй чи ямар ухаантай юм бэ? Яг үнэн. Үл мэдхээ чи ойлгож ирсэн үү тэрийг? Би уусаа. За чи тэгвэл тайлбар. Уусаа мэднэ. Яагаад юуг мэдсэн? За багаас сурж исэн би энэ хон олж исэн багада. За ойлголоо. Гэтэ яагаад хулган хурж ирээд бүгдээрээ дийлцсэн? За үгнэн ингээд хүчээ шахаад бардггүй байлаа. Эмэгнээ нас хурж ирээд хүчээ шахаад барахгүй байна. Тэгээд өөрөөр хэлбэл яаж юм? Олуулаа хүчээ гаргаж яагаад татаж гаргасан. Яг үнэн. Өөрөөр хэлбэл одоо ингээд би ганцаараа манжин татахгүй хоёр найз ухаантай байсан. Тийм ээ чи өстө үнэхээр ухаантай. Ухаан хаана вэ чиний? Тархин дотор яадаг ухаан санааг хэлдэг. Чи тэрийг хаанаас тэгээд тийм олон ухааныг олоод энэ тархин дотроо хийчихв? Өөрөө ном уншаад. Ном уншсан. Би ингэж бодсон шүү дээ. Ингээд нэг ухааныг олж авангуудаа тархиа пат гэж нээнгүүтээ дотор нь под гэж хийгээд хаацсан гэж бодсон шүү дээ. Үгүй мүү? Үгүй. Чи ном уншд юм уу? Чи өөрөө ном уншдаг гэж юу? Хүн уншиж өгд юм уу? Чи өөрөө уншд юм уу? Өөрөө уншдаг. Нэр чи ном уншиж чадд юм уу? Чи 4 настай байж юу? Тий. Яаж уншиж сурсан? Эмээ надаа нэг өргөцөн дитаж гсэн тэрийг эшткоштой тэг надад өгсөн. Тэгээ би тэрийг сурсан. Нэрээ юу? Нэрээ. За тэр нь болохоор нөгөө манжингийн тухай үлгэр юм уу? Үгүй. Юу байсан тэр? Зөндөө үлгэртэй тэгээд гой таваас гой тэгээд гой алим гэдэг өөр үгээртэй байсан. Пүүх. Чи тэгээ одоо таавар таалгаж чадах уу бас? Чадахгүй. Тэрийг мартцсан уу? Мартсан. За тэгтээ чи өстө мундаг юм аа. Аргагүй ухаантай юм аа тий. Аливаа үл битгээ таны наад толгойн дотор чи ухаан байна уу? Аливаа хараадах хэ та. Аливаа онгоолгоох та наа.
яаж ангуудах юм. Тэгвэл амьдрал дээр төрийн үсийгээ ангууд толгой нь харагдаа тэгээд гарч ирдээ. Гарч ирнэ шүү. Юу гарч ирнэ? Зүсэж гаргаж ирнэ. За яах хотлоо. Гэтэ чи ухаантай юу? Гайгүй тий. Манай үлмэд чи бас мундаг ухаантай штэ. Бас их мундаг юм мэднэ. За одоо тэр ухаантай улсууд чи одоо тэгээд одоо шүлэг миний хүчи ярьцсан тий. Одоо онцог байгаа юм бэ зүг үү? Онцог Онцог байгаа юу? Бага. За үлмэдхий хоёлаа тай. Төнтгөрөгийн түгэн яста тэр вэ? Юу гэсэн? Төнтгөрөгийн түгэн яста тэр вэ? Түнтгэр үгэн түгэн чаддаг гинэ. Чадтай. Тий. Зараа. Тупан. Чи мэдгүй яжгаа таацсан уу? Тий, би ихтэй сонсч байсан. Би бас сонсч байсан л да. Би ч гэсэн сонс. Чи зараа харсан уу? Танаа Эрдэнэ улган суманд зараа байна уу? Байхгүй тэгсэн мөртлөө зурагтаар гараад байсан. За танаа суманд ер нь ямар амьтан байна? За илүү нэг надад нэг амьтдыг хэлээд гэхдээ ямар амьтан байна? Шуу байна уу? За өөр нохой байна уу? Нохой. За байцтай үү? За өөр амьтан байна уу? Загас байна уу? Загас байгаа юм шиг санагдахгүй. Байгаа юм шиг санагдахгүй. 3 амьтан байгаа. 3 амьтан л байгаа мó? Бусад амьтан хайцсан. Байхгүй. Яваад өгцөн үү? За. Ягаад гэвэл өөртөө нутаглуу бусмаар санагдсан. Ботроос ямар амьтад хурж ирж нэгээрээ ээлжиж явцсан. Хаашаа явцсан? Өөрийнхөө нутаг руугаа юу? Ой. Мөр нохоос ч муудалцдаг. Харин тий. Тэгжил ярьдیں۔ Гэтэ заримдаа муудалцдаггүй юм байлээ. Өвлийн замаас байдаг. Тиймэрхүү аристай амир. Өвлийн зам байдаг. Зам байд юм уу? Аристай юу? Ийм бор аристай. Таан вэ тийм бор аристай. Тэгсэн мэтлээ зуны заантай ингээд хушуугаараа уулздаг. Зуны заантай хушуугаараа уулздаг юм уу? Гэхдээ тэр чинь өвлийн заан чинь зун байж чадахгүй халууцаад хизүүтх байлгүй дээ. Зуны заа яагаад гэвэл өөрийнхөө юмд байна. Тэгээд хурж ирээд ямар ч юм уулзсан уу? За чи хаана харсан тэрийг? Google дээр харсан. Google дээр харсан юм уу? За. Заан гэж ямар амтан байдаг лээ бол мэдхээ ярьта. Тарус иддэг. Тарус иддэг шүү. Тэгдэм үү? Үгүй. За яаж идэх те заан чи ийм бицтэй нөгөө ийм. Заан чи гол уудаг. Гол ууд юм уу? Голыг бүтээр нуугаа ичих уу? Үлдэхүү тэр голоос тэгээд юм. Жог үлдэх үү? Бүгдээрээ үлдэх үү? За тэг яахын тэр голыг ууж өөр уух юм байхгүй юм уу? Өөр уух юм байхгүй. Ягаад гэвэл заанд ам байхгүй учраас. Ам байхгүй юм уу заанд? Байхгүй. Тэгээ юугаараа уудыг? Тэгээд Хушуугаараа. Тэг яа толгой эргэжтэй бүр. Заанд ам байхгүй заяа. Тэгсэн мөртлөөсөө ус уудаг. Голыг уухтаа болохоор байна шүү дээ те. Хушуугаараа уудаг. Заяа. Ойлгосноо чи? За ойлгох хэвээр. Ойлгох хэвээр. За дахиад байгаа юу энсэг? Байхгүй. Дууссан юм уу? Дууссан. За тэгвэл би таяртыг даалгавар өгье заяа. Одоо би таярт шүү дээ те. Юу хэлнэ? Амтнууд дугарна за. Тэгэнгүүт таяр яах вэ? Тэр амтныг нэрлэе шүү ойлгосноо. Хин төрүүлж нэрлүү тэр нь илүү ухаантай шүү. За ойртой сууж байгаарай. Саквок. За анхааралтай. Мөр. За сайн байна. Зүг байна. Тэгсэн үйл мэдэх төрүүлж хэллээ. За анхааралтай сонсоорой. Ноо. Үгүй. Яла. Бишээ за дахиад. Ноо. Зүги. За зүги. Могоо ялаа гурван энэ би бас жоохон муу илцсэн баха. Та яриг бараг л зөв таалаа гэж бодож байна. За дахиад дараачих анхааралтай сонсож байгаарай. Тархин дотор хэцүү вэ? Тархин дотор хэцүү байна уу? Чиний тархин дотор ухаан чи ингээ бүр сандраад байна уу? За анхааралтай. Үхэр. Уусаа. Мөн үү? Ухаан санаатай шүү. Ухаан санаа болчихоо. За болж. Одоо дараачих. Чив. Босмөр. За анхааралтай сонсоорой. Би дуурсан штэ. Дуураад ах чинь таяр хариулахгүй ямар амтан байсан сая. За дахин. За анхааралтай сонсоорой. Дуурчаад штэ. Дуураад байгаа байхгүй юу? Дуураагүй те. Би тэгээ тэр амтны чи өөр яаж дуурах юм бэ? Ингэж л дуурдаг байхгүй юу? Ингээд зөөлөх юу? Ингэж зөөлөхөд дуурдаг байхгүй. Ямар амтан байна? Мэдэх юм аа. Шоргоолж. Шоргоолж чи дуурдгүй эцтэй. Тэгэл чи би яаж дуурах юм бэ? Дуурч болохгүй шүү дээ. Тийм биз дээ. За би нэг шоргоолжтой холбоотой онцгой мэдэн шүү дээ. Та тэрийг чийж. Үе миний микрофоныг. Агууш жам. Юу? Жам. Юу жам яасан? Жам. Хаана жам?
Жом. Аа за. Жом гэдэг юу вэ? Юу нь жом бэ? За, шоргоолжны тухай онцгой чэжилж аваарай. За юу. Ямар баатар вүлээ? Мартцсан биш сайн. Шаргалт наатар уу? Оо, ууцсан дундуура. Уусан дүүдрийн үдэ шаргалт наатар. Харин тэгж хэлэх гэж чи барчлаа. За бүр толгой хэрэгчлээ таяраас одоо. За одоо тэгвэл чиний онцгой хэл. Уусан дүүдрийн үдэ шаргалт наатар. Би таацсан. Чи гоё өөрөө бодож байгаад нэг онцгой хэл. Ингэж хурдан хэлгүй тэгэхээр хүнд ойлгохгүй штэ. Тий. Сайн тархин дотор бодож. За. Обрушк зүүцэн хоёр талаараа үсээ шүлдсэн гоё палачтэй. Хөөхөн тэрхүүтэй. Тэр юу вэ? Ой, бодлоо зохиогоо дээ. Харин тий зохио гэсэн байхгүй. Тэр хин бэ? За та хараа. Хин. Би лаха. Би лаха. Яг таацсан уу? Би дээрэс нь юу гэж хэлэх байсан гэж. Манай Архангай аймгийн Эрдэнэ булган сумын мисс. Тийм үү? Тэгээд хамгийн хөөрхөн, хамгийн ухаантай охин тэр хин бэ? Хотлон байхаа. За наашаа сууч. Одоо гурлаа ингийн нэвтрүүлэг дуусах болж байна заа юу. За. Тэгэхээр гурлаа одоо бүх хайртай хүмүүстэй ерөөл хэлнэ шүү, ойлгосноо? За. Чи ерөөл гэж мэдхүү? Мэдгүй. Тэгээд чи юу хэлэх гээд микрофонд очснаа алдаад байгаа. Мэдэн. За үл мэдх хэл эхлээд. Чи хэн зориулах гэж байгаагаа хэлээрэй. Гэр бүлтэй. Гэр бүлдээ манай үл мэдх одоо ерөөл хэлнэ. За. Эрдэнэтэй ухаантай аль жаргалтай байгаасай. За, минийх үү? Хэн зориулахын ерөөлөө? Ээж авдаа дүүдээ. За. Эрдэнэтэй ухаад аль жаргалтай байгаасай. Үе та нэг юм хэлээд тахсан яа тий. Арай өөр юм хэлээчтэй. Дүүдээ нэг юм хэлээрэй. За, миний дүү хурдхан шиг. Миний дүү хурдхан шиг итгэжээсэй. Яг зөв. Миний дүү хурдхан идгээд эрүүлэнх байгаараа гэдэг ерөөл тийм ээ. Зүйтэй. За, үл Ээж авын эрүүл байгаасай. Тий энэ хорвоогийн бүх хүүхдүүд эрүүл байх болтугай гэд би ерөөчи тийм ээ. За гоё ерөөл. Тэр ерөөл Батар шголтугай гэдэг хүмүүс яадаг вүлээ? Хураа. Би дантай ингэж хураа ингэж. Чи тэгдгөө? Аха. За тэгвэл гоё хураалчи гуруулаа. Хураа. За баярлалаа. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт штэ Алс холоос бүр Архангай аймгаас зорин ирсэн хөөрхөн найзтай үл мэдхтээр маш их баярлалаа тий. Мэдүү нутгийнхаа бүх найзуудаа чи ямар найзтай байлаа л нэрүүдийг хэлээд гэхдээ. Хатан жолоо, мөнхөжин. За. Жаргал баяр. За. Хатан Баатар, аз жаргал. За ингээ бүх найзуудаа бүгдээрэнд нь үл мэдэх минь төрөгжүүлээ гэд хэлээрэй заяа. Али үл мэдхэ. Эрхэс улангийн найзуудад бүгдээрэнд нь минь төргийа гэж хэлээрэй. Минь төргий. За дээрэс нь штэ тэ чи Эрдэнэ булган сумын бүх ээжүүдэд минь төргээрэй. За. Ээжүүдтэй хайртай шүү. Зүйтэй сайн байна. За одоо манай үл мэдэх Эрдэнэ булган сумын бүх аавуудад минь төргнэ. Аавда хайртай шүү. Аль жаргал сайхан байгаасай. За ийм гоё зүйлийг өрөөлөө. Би болохоор байна штэ Эрдэнэ булган сумын бүх хүүхдүүдэд бүгдээрэнд нь минь төргий. За юу. Манай багш нартай. Багш нартай бас хүргэе. Яг үнэ. Чи их зөв хэллээ. Миний үгийн багшийн нэр чи юм блэ? Саран заяа. Өөр. За Саран заяа багш болон бусад бүх багш нартаа та бүхэн маань эрүүл эрчтэй хүчтэй байж тий бүх сайхан хүүхдүүддээ их зүйлийг зааж өөрсдөө маш сайхан амарч азтай жаргалтай байгаарэ гэж хүсэн өрөөё. За ингээд бэлгээ хэлээрээ үл мэдхээ өнөөдрийн манай зочин хэн блэ? 4 настай эрхэс хулан зүйтэй. За эрхэс хуландаа юу бэлгэлэх юм? Мөн бэкрийн ичтээс нь том торт бэлгэлээ. Батосын аймгийн ах ичтээс нь гоё зайрмаг хэл. All бүгдээ нэг дээрээс гэр ахуй бараа бооны төвийн дэлгүүрээс тар дүрэн бэлэг үгүй. За дотор нь ингээд гоё миний үд хэрэгтэй юмнуудаагаа хараарай заяа. За таагоор будах урлаг нэрээ ихчээс. Ингээд миний үг ингээд энэ гоё улаан даашинцтай, энэ гоё шар обручтай, энэ гоё үстэй ингээд миний үгийн күгэлтэн зургийг хийн заяа. Тэгээд чи ингээд тэрийг харж агаад яг зүйлтэй шараар нь улаан өнгийн даашинцаа улаанаар нь будаад тэгээ ихч найз хоёртой явуулаараа зургийг заяа. Яа чи хөөрхөн шүү.
Өө яг үнэн энэ гоё трикого бас будна шүү заяа. Ямар ч гоё ганган юм бэ чи. Хоёулаа юм байна. Ямар ганган юм бэ чи. Ямар ч хөөрхөн юм бэ. Улаан тэрхүү өмсөн. Тэгсэн байна. Улаан тэрхүү өмссөн байна. Дэлгүүрээс авсан. Дэлгүүрээс авсан байна. Би ойлголоо. Тэгээ дээрэс нь улаан микрофонтой тий. За, ингээд энэ хөөрхөн найзтай бэлгүүдээ бэлгэлээ. Тэгээ гоё сандалтай. Дараачийн нэвтрүүлэг хүртэл Дараачийн нийтлэл үрдэл баяртай. баяртай.